За тэгэхээр халдварт өвчин, хадуу өвчний үлдэц гэдэг нэг зүйлийн талаар бид эдийг сайн ойлгох хэрэгтэй болж байна. Тэгэхээр хандивчиг дутуу эмчилснээс болоод бидэрт маш олон зүйлийг дуугаа хам шинжлэх дуу зүгээр сонсож юм уу? Өөрөнд хөрөнгө хэлсэн. Маш олон төрлийн одоо хэсэг бүсэг өвчин одоо хам шинж гэдэг юм уу? Одоо ковид тосноод хойш манайхан ковидын дараа үлдэц гэдэг нэг нэр томьёо гаргаад ирчихлээ шүү дээ. За даралтын хэсэг болсон гэдэг юм уу? Толгой руу халж өвддөг болсон. Хоолны дуршил, за эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн алдагдал гэх мэтлэнгээр ингээд. За тэгвэл энийг улс хамгаалах ухааны онол дээр одоо улс хамгаалах ухаанд онцлог хэмжлэх аргыг англиад хэлээд өгсөн байжээ. За тэр талаар товчхон танилцуулга мэдээлэл хүргэнэ. За нэмэлт хэсэг бусдаг элдв 26 төрлийн өвчин гэсэн ийм тоотой нэртэй ангилалтай ийм зүйл байна. Тэр хадуу өвчин бүгд төгсгөлд нь одоо хэвлэн гарч идэг. Ялангуяа одоо халдварт одоо балнад жижиг өвчний үед ихэнхдээ гардаг. Гаргалтай гэсэн шиг тийм. За ийм өвчнүүд байт юм байна. 26 төрлийн. Тэгэхээр энэ өвчнүүдийг яг тухайлан ерөндөөр нь эмчлэхгүй бол нөгөө ханиадны эмчилгээгээр бол бүрэн төгс эмчлэгдэхгүй гэсэн санаа. Тэгэхээр энэ нь бол хадуу өвчнийг эмчлэх аргын ялгууртай эмчлэх арга дотор хойрлоод номлосон байна. За энэ дээр нь 26 өвчнийг жагсаагаад харах юм бол ийм 26 төрлийн өвчин байна. За галзуурах буюу одоо сэтгцийн өөрчлөлтүүдийг хэлж байгаа юм. Хэлгэрэх одоо хүүхдүүдэд нөгөө хэл орохгүй байгаа асуудал байна те. Тэгтэл ковидын дараа ээрдэг болчихсон тохиолдол бас байгаад байгаа. Том үнд хүртэл гараад байгаа шүү дээ. Мартаж сандаг болсон гэдээ бас яриад байгаа хүмүүс ч. Би ковидын дараа мартдаг болчлоо гэдэг яриад байгаа. За тэд нар бол энэ халуун өвчний ард нь үлдэц маягаар илэрдэг ийм хэсэг бусаг өвчин энд орж явд юм байна. За сэрвэлзэх буюу биднийхээр бол нөгөө нойр үтэх шүү дээ. За будангуурах одоо ухаан балартж байгаа хэлбэр. За толгойн хатгаж байгаа өвдөлтүүд одоо Европ онцнууд мигрен гэдэг үү тийм. Толгойг хатгуулж өвдөж байгаа. За толгой эргэх нөгөө гоохор гэдэг тийм. Суугаад босохоор эргэх явж байхад дайвалж байгаа юм байдлууд энэ нэр гарч байгаа. За нүдний өөрчлөлт, чихний сонсголт гарч байгаа өөрчлөлт. За хамраас цус гарах. Дээшээ нөгөө нэг додсон буюу хий цус хөөрөх гэдэг. Хөл гарна хүүтэн дээшээ толгой руу халдаад байдаг. Тэгээд хамраас нь цус гараад байдаг. Сүн ялангуяа хамраас гараад байдаг тохиолдол байгаа. Ой гарантай хүүхэд зүгээр юу гин нусаа нийхээр, носын цэвэрлэхээр цустай гараад байна гэдэг тэр хэлж идэг. За ам цангах. За ундаасах те ам хэл хатах хурааших нөгөө хэл өнгөртөө зурлж байгаа байдлаар. За их ундаасах. За дуршил хаагдах буюу хоолнд дургу болж байгаа хэлбэр те. Хоол ерөөсөө идэхэ болцсон гэдэг. Одоо энэ бага насны хүүхдүүдэд хоол ерөөсөө идэхэ болж байна шүү дээ. Тэгээ нэг ойр зураг хоороо идэх мэдүүлэг идчихэд тэгээд нөгөө жуус чихэр бичээнэ идчихэд. За тэгээд зогсуулах. За хатгалгаа гэдэг энэ нөгөө хийн хатгалгаа, цусан хатгалгаа гэж дотор ангилж байгаа. Нянгийн хатгалгаа хүртэл байна. Сонсч байсан байх те. За ханиалга. За нөгөө бүр сар бар ханиалгатан ханиад хүрээд идэгсэн мөртлөө хий ханиалга нь арилдгүй. Тэгээд гадаа гарахаар хүт агаар амсгалахаар ханиагаад байдаг ч юм уу. Ханиалгатай холбоотой зөвөр салдгүй нэг зөвөр байна. За цэрний байдал. За суулгах, бөөлжих. За шээсний гарцанд өөрчлөлт орох. За одоо энэ шээсний шинжилгээнд дээр кератинин гэдэг зүйл. Тэгээд уураг, тэгээд
цус одоо нөгөө шээсэн дээр бөөрийн нөгөө гологийн үед гардаг шиг өөрчлөлтөд гараад байгаа гэдэг чинь халууны ажил байсан биз дээ. Тэгэхээр ханиад хүрхэн бол халуунаас хаачхуудаа гэдэг юм болох гэдэг тийм. За өтгөн хатах одоо өтгөн гарахаа болж гисэн өтгөн хатаад байгаа тэрийг гаргах гэж янз бүрийн арга хэрэглээд байгаа өчнө амьд байгаа шүү дээ. За хөлс задгарч байгаа. Хөлийн бол гарын алга нь хүүхэд ус болчихсон илчүү болсон хүмүүс зөндөө яваад байгаа шүү дээ. Тэгэхээр эмчнэр энэ дээр юун дээр алдаад байна тэгэхээр хөл задгарсан дээр яг халуунаар хөлөрөмтгий байдал үүсэж байгаагаас гадна тэр хүйтэн буюу бадганы үйл буруутснаас ялангуяа тэр хөл гал руу явж байгаа чинь галын ирч дороотод хий хямраад байгаа утга мөн боловч цаа талдаа бадганаар бүртгэж байгаа хуучирсан хатун энэ дээр ихтэй харах хэрэгтэй байна. Тэгэхээр энийг уламжлалтын эмчил энэ халуун хүйтний ялгаа уншилгоо халууны үе шатаар нь барьж авч имжлэхгүй бол өөр найдаад байх хамтан алга байна шүү дээ. За би илж алдагдах. За доголох, өсөх, мөрөх гэдэг нөгөө үзүү хүсэж хоёрын хөөрхөөс ахуулаад бүхний үе нөгөө хий сүүж бэлхүүс нь байна гэдгээр доголж хөрсөж байгаа байдлууд. За нөгөө нурууны мөрөлт одоо нөхцөр насны хүүхдүүдэд бага насны хүүхдүүдэд хөлийн номны буруу гიშгэлт. За тэгээд 25 26 дээр нөгөө мундас чанга гэдэг нь цагаан мах эргэх хавдар чанга гэдэг ч одоо нөгөө хавдар өстэй одоо нөхөр ийм байдлаар гарч байгаа. За тэр дотроос одоо ингээд шинжүүдээр нь задлаад явах юм бол галзуурах, хэлгэрэх, тэр нойр сэрвэлзэх эдгээр чинь дотроо дахиад халуун үйтэн дээр хуваагдчих. Халуунаар хүйтнэр гэдэг. Тэгэхээр одоо жишээ нь нойргуудлыг эмчилнэ гэсэн хаяг одоо эрктам тавьсан эмчилгүүд бараг 99% байх шиг байна те. Та нойргуудалтай бол ирж хий дарах эмчилгээнд ороорой гэдэг. Тэгсэн чинь нойргуудал чинь халуунаар бас хэрэгжиж болох юм биш. Тэгвэл сүгмэл гурыг сүүнд өгөөд халуунаар сэрэлцсэн байж хатан сүгмэл гурыг сүүнд өгөөд барай дасан барай хийгээд түүнүүр хийгээд ивэл юм болохгүй болчихсон. Шар тосоор хий дарна гэсэн яриад их юм. Шар тос чинь шарыг дардаг идэ, шарыг дарах чадaltaй. 3 жил харанхуй газар чийг гаргасан цагаарч үнэр орсон шар тосол тэр зүрхний хий дарж галзуурахыг дарна гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр идэр залуу халуун шарын өвсөлтөд элэг цүсний халуун өвчтөй хүмүүст шар тосоор эмчилгээ хийх үхэж нойргуудсан болгонд очиж шар тосоор барай хийгээд ивэл болохгүй байна шүү. Тэгэхээр халуунаар нойргуудсан үед яах нь шар тосоор барих боломжтой байдаг. Нөгөө төмгөний тос шар тос үрийн тос энэ одоо энэ тас орж ирээд байгаа гүнжид тэр юу мөний дил мөлийн нэгний үеийнх олив билүү те. Эмчилгээний гэсэн тоснууд энэ дэрийн чадлыг энэ дэр их сайн харахгүй болохгүй байгаа шүү дээ. За саяны 3 дээр халуун хий хоёрыг ялгах хэрэгтэй болдог гинэ. Эмчилгээний тулд галзуурах нөгөө хэлгэрэх нойр сэрвэлзэх 3-ыг эмчилгээний тулд судсаар нь шээсээр нь хилээр нь тэгээ урд өвчний сүүлийг нь хэрхэн тасалсан бэ? Тэгээд тэр нөгөө дадуулга гомбоосаа гэдэг те. Энүүгээр нь ямар өвчнөд юунд хорлоод байна уу гэдгийг ялгаж иж эмчилгээгээ сонгох хэрэгтэй гэж байна. Судсны эрчимтэй байвал халуун, хоосон байвал хий. За энэ төгдөр даваанаас нь шууд татсан байгаа хэлбэр. За тэгэнгүүт шээсэн дээр халууны шээс бол булангартай байна шүү гэж. Булангаргүй ядамгүй байвал энэ хий шүү. Тэр дамбаа гэдэг нь тонголог гэсэн үг байна те. За хилний өнгөр шар хил нь одоо харлсан голоор харлах гэж ярьдаг. Ялангуяа зүрхний халууны гэдэг те. Тэгэх юм бол халуун шүү. Улаан өнгөтэй хуурай тэр ширүүвтер байх юм бол хий. За ингэж нэг саяны тэр нөгөө хэлгэрэх галзуурах сэрвэлзэх 3 ялгахад энэ тасална гэж. За дадуулга дээр нь
юу ихээр хануур туулга гаврын найрлагыг өгөх юм бол араас нь хий үсэх нь дамжиггүй гэж. Тэрийг өгөөгүй байх юм хэрэглээгүй байх юм бол халууныг дарах тэр ерөнхийг хэрэглээг байх юм бол тэнд халуун байх нь бол магттай юм аа гэж. За ширүүн хэтэрсэн хэтрээгүй гэдгээр бас хэлэх ёстой. Тийм ээ. За тэгээд хэрвээ бүлээн зүйл хорлоод байвал энэ халуун өвчин мөн ширүүн чадaltaй зүйл хорлоод байвал энэ хий гэх мэтлэгээр ингээд нөгөө дадуулгын ширүүн бүлээнээр халуун хий хоёроо нөгөө ялгаж онцлогддог шүү гэсэн санаа. За одоо энэ нь дахиад задлаад халууны хувь ихтэй галзуурах тэр сэтгэл зүйд өөрчлөлт орох юм бол ахар сүүлний үе гэж байдаг тийм. Одоо нөгөө 3 шимт яс гэдэг. Далны байруул яс, ахар сүүлний яс. Дунд ч юу вэ? Тойг гэдэг үү те? Тойг. 3 шимт яс гэдэг. 3 шимт яс гэдэг тэр дотроос ахар сүүлнийх нь аваарай гэсэн юм. Архинд бослох юм бэ. За энэ дээр нэг сони юм гараад ирнэ. Гаврын найрлага тэр сэрүүн имийг энэ дэр одоо халуун өвчнөд арх үгээд байгаа. Халуун өвчнөд. Халуун өвчин байхад чинь төөнөр хийгээд байгаа. Тэр энэ үе гэхээр хий халуун хоёрыг л ялгаж талах гэдэг байгаа. Тэгэхээр тэр хойдын үндсийн имийн бүлэг дээр номлосноор бол гаврын чадал нь сэрүүн. Тэгээд ширүүн гинэ. Ширүүн гэж. Тэгэхээр эмийн ширүүн байдлаас буцаад хий үсэх гэдэг. Халуун гүц дарагдаг байхад хий үсэх юм бол хийгээ үлээгээд харниулцдаг юм. Тэгэхээр халууныг имжлэлтэй зэрэгцээд бид нэр хийг тэр сүүлд халуунтай зэрэгцэж халуун дарагдахтай зэрэгцэж ерөнхий өвчнөр үүсэж байгаа тэр хийг буцаад авч явах хэрэгтэй. За тэгтэл энэ арх гэдэг нь болохоор бидний одоо энэ өдөр тутам худалдаанд байгаа гадуур худалдаанд байгаа энэ 39 градусын арх бол биш юм байна. Бараа ашиглах үе юм хэлээд байгаа. Чанга гэдэг. Бүр спиртийн тэр алкоголын градус нь бүр 10-аас доош. Тэр архийг хэлж байгаа юм. Одоо Монгол арх их тохиромжтой байгаа шүү тийм. За ийм тэгтээ гаврыг ахаар өгөхдөө бас болгоомжтой тийм. Хийг дарчиж халууныг имжлэх нь амархан болно гэдэг байна тийм. Хийтэй байгаа гэвэл халуун сарничхад ерөн төвтэй баригдахгүй тард батраад байх ийм зүйл. Тэгэхээр энийг нөгөө судсаар шээсээр л боломжтой юм чанарчлан өгөхөөс биш. Чагдуур магадуур бол ч юм уу багжийн шинжилгээ мэжлийн төр бол харагдахгүй. Одоо уушиг гэрэлд харуулахаар тодорцсон жижиг цагаан цэгтэй тэгээд ханаагаад идэг арилтгүй нэг тийм байна. Тэгээд тэр мөрийг бол алгах гүйцэд идэх арга нь улам цаанах хүндэл байгаад байдаг. За их чухал зүйл байна. За нурууны 6 дугаар үеийг төөнө буюу яг тэр зүрхний амин судасны бэлчрийг очиж төөнж байгаа. За хоолнд нь одоо ясны шүл. Тэгээд дээр нь нөгөө илт үсгэх зүрхний хий дарах юмнуудаа бодох нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр гарч байгаа найрлагуудад би онлоос нь шууд иш татаж ярьж байгаа. Тэгэхээр амьдрал дээр энийг яаж ойлгох вэ гэхээр юун дээр энэ гарч байгаа найрлагуудад хамгийн төстэй байгаа практик хэрэглэж байгаа найрлагыг ашиглана гэсэн үг. За хүйтний хувь ихтэй сэтгэл зүйд өөрчлөлт орох, галзуурах байдал үүсэх юм бол цагаан бурмаг архтай найруулах. За тэгээд тэр зад шингүүн гэд хий дарах юмнуудыг өгөх. За төөнөрөө хийн. За хоолнд нь борч татах тэ их ясны шүл гэдэг нь. Одоо энэ нэг будууны ясны шүл гэдэг батчууд сэрүүн болчих юм уу? Хоньны махыг л ашиглах байх та тий.
хонь нөхөр хоёрыг тэнцвэртэй байлгадаг болчих واخ та. За хэлгээрх нь бас халуун хүдтэй хоёр байна. Гавар 3 нэрлэг өг. За тэгээд хөлрөх хэрэгтэй. Хөлрөгчний хатаар усан ташуур буюу цээ бусаар шавших ийм байдал. За тэгээд хануур хийх юм байна. Хануур дээр нь гавзаа хөлийн судас байна. Тонзаа чинь өнгөлд одоо төвхний судастай. Өрүүтэн буюу манайхан хамгийн их ханаад байгаа илэгний өвчний үед ханана гэдэг. Тэгэхээр энэ гавзаа тонзоо өрүүтэн гэдэг байгаа чинь гавзаа тонзоо өрүүтэн гэж байгаа чинь тонзоо бол ялцгүй энэ хэлгэр их рүү чиглэл явчихж байгаа. Тэгэхээр өрүүтэн чи өөрөө халууны дарж өгч байгаа байдлаар. Тэгээд араас нь төөнүүрийг хийж өгөөрэй гэдэг. Нөгөө төөнүүрийн туулгын дайсан, хануурын дайсан чинь хий шүү, хэсэг үсэг хий шүү. Засал дэмжлэгээ буруутчих гэдэг гол аюул чинь хийнээс болж шүү гэсэн анхааруулга байдаг тийм. За хүүтнэр хэлгэрх юм бол 20 хорооны үзүр тэргүүтэн жизүг талхай орой тэргүүтэн нүдийг төөнөн гэж байгаа. За энэ сорогцоо нёжид цан гэдэг энэ таслалгүй байх юм. Сорогцоо нёжид цан гэдэг бэлчээр байна. Тусгай жир байгаа юм. За тэгэхээр энэ бэлчрийг бас төөнөлттэй болно. Тэр хэлгэрх гэдэг өвчин чинь юу вэ? Юу вэ? Эрс гацах гэдэг үстэй тий. Тэрийг хэлж байгаа ш та. За махан гаргалах дгүү хийний эмчилгээнүүдийг хийгээрэй гэж. За нойр сэрвэлцэнд зооцон нойргуудлыг эмчилгээд нойргуудсан амьтад тэр нэг нойрны им угаад унтдаггүй эсвэл шүн сэрээд идэг тэрэг асуудлууд байдаг тий. За тэгвэл нэг юм найрлага хэлж байгаа юм байна. Халуун дээр. За бид нар бол практик дээр юу гэхээр агрын найрлага, зандангийн найрлагууд өгөх байдлаар. За тэгээд ялгах тав гэж бод хамж байгаа шүү дээ. Сав эрхтний халууныг туулгаад цул эрхтний халуун байвал ханаад байвал тэр өвчнийг угаас нь гаргах арга нь их чухал байгаа шүү дээ. За түрүүтер мессежэн дээр зүүмийн чатан дээр бичсэн байсан. Жирэмсэн хүнд туулга хөвгтдээ мөх сухгүйгээ. 8 сар хүртэл жирэмсний 8 сар хүртэл юу авахгүй шүү дээ. Засал хоригддаг шүү дээ. Туулга бүлжүүлэг арилгах үйл хоригддаг шүү дээ. За хийгэр сэрвэлцвэл дутан маягийн хоолын хөнгөн бүлээн шингэт хэлбэраар өг. Ер нь бол илт үүсгэх ийм эмчилгээ хийгээд үлсгөөд байдаг шүү дээ. Нөгөө төлжүүлэх эмчилгээ, үлсгэх эмчилгээний аргуудаа их сайн харах хэрэгтэй болно гэсэн. За энэ төвдөр тэг гэдэг юм. Бодонгуурах гэж орчуулад байгаа юм. Зөв үү буруу таад бас санал хэлээрэй. За энэ дээр тусдаа бас найрлага байдаг юм байна те. Гадна талаас нь нүдэнд нь бас амьтны нүд мүтрөхж болох юм байна. Бас юм чинь нөгөө нэг удаан хугацаанд унтаагүйгаас болоод бодонгуурах буюу нэг бид нар нэг өдөр их унтчихаар юм уу эсвэл нойргүй хонцсон хүмүүсийн царай нэг тийм дүүнгэтсэн байгаад байдаг үстэй. Тэрийг хэлж байгаа үстэй. За толгойн хатгалгаанд бөөлжүүлэг имчилгээ. Бөөлжүүлгээс дээшээ татгч. Дээд бие өвчнийг дээш нь бөөлжүүлэн дунд биеийн халууныг туулгана. Доод биеийн халууныг жамжийн нэр ухаагаар татна гэдэг нэг арилгах үйлээ хэлж байгаа шүү дээ. За энийг нөгөө заавар дээр бол арилгах үйлийг нөхцөлөг бүрдүүлсэн байвал одоо анхны татны эмнэлгүүд хийх боломжтой туулга бөөлжүүлэхийг. За хануур хийж болно. Төөнүр хийж болно. За төөнүрийг хануурыг зэрэг бол хийх арга байхгүй. Өвчнийхөө байдал тохируулна гэж байгаа. За мөргөн парда буюу шанааны судас дагдсны дудгой хоромлын үүд гэдэг лөө тэ.
шилний хонхорыг хэлж байгаа лөө. За тэгээд тусдаа найрлага байд юм байна те. За толгойн хийгээр эргээд ивэл нөгөө битүү цаасан толгой готол гэж ярьдаг шүү дээ. За тэгээд хамрын тусаалга им хэрэглэх нь. Үхрийн шээсэнд найруулсан бэрдаа сайдсан 5-ын найрлага байж болно. Өнгөл зүрээс дээш бүх өвчин сайн гэдэг цагаан луун гэж нэг хөлсний ногоо байна. Цагаан луун лапуг гэдэг шүү дээ. Тэрний шүүсийг тусаагаа дээр нь цун 5 мал ч юм уу бас найрлагууд хийж байгаа. Тусаагаад иж болж байгаа. За нүдний гим гарах юм бол гаднаас нь шар модны хандтай ларцтай энэ тан уулгаад нүдэнд нь тусаалга тусаачих юм байна. За чихэнд одоо хийгээр дүлэрэх одоо ханча халууны төгсгөлд ч тий сонсгол буурсан хүмүүс ирдэг ш дард нэг сая чихэн шуугаад энэ ирж байгаа хүмүүс байна. За 5 үндснээ тасын юм өгөх хэвээр 14 өдөр бүрний бэлчээр дээр нь төв өгч юм байна. За хамрын цус гараад байвал гүргэн дамттай цус тогтоох үйлдэлтэй тангуудаас өгнө. За толгой дээд вийг усаар шархтна. Хэрүүцүүлэх буюу ер нь толгойг бүд усаар угааж байгаа гэдэг байна шүү дээ. За ам хил хатаж хуур арчсанд найрлага байгаа юм байна. За ам их цангах юм бол бас найрлагатай. За дуршил хаагдсанд бол амыг нь дүүргэж нөгөө нэг шууд уухгүйгээр амд нь хөтөж байлтай. Тэгэхээр энэ ялангуяа тэр нөгөө нэг Европоор хилэндор тавьдаг хоолойны энэ төр юм байдаг шүү дээ. Тэрэн шиг зүгийн балтай нь гаараа гүмбрүмийг найруулж байгаад амд нь ингээд дуулгаад байлгаад байгаа. Жавжийн дүүргэн гэдэг ч одоо тэгс үгтэй. Залихгүй гэсэн санаа шүү дээ. Чихэр хүлхэх гэж ярьдаг болов. Тэрэн шиг шүү дээ. За дэгд дөрүүр жамцыг найруулад хүйтэн тан гэж байна. Дантан дэвтээсэн тан гэж ярьдаг шүү дээ. За тэгээд хануур хийж болно. Жогон дижитийн найрлага өгөөрэй. Цэмбрүүгээр илт үсгэх хэрэгтэй шүү гэсэн тийм. За тэгээд ер нь юу ямар хоолонд дуртай байна? Тэр хоолыг өг гэж. За түрүү аюуш багшийн лекцэндээ гарсан нөгөө шингэт хэлбэр хөнгөн бүлээн гэдэг зүйлийг яриад байгаа шүү. Ялангуяа хүүхдэд бол маш бууцны мах шиг ахын сайн жижиглж хийгээд ч юм уу эсвэл ганц саяас чанад шүлэнд нь бантан зотонг хийдэг ч юм уу ийм байдлаар тэрчээ дөрвөө шар аривдаад талаасаа хэвтрээд халуун үүсцэнд бол галын илчүүдэг зүйл алдагдаад хоолны шингэж байхгүй дуршилгүй болсон байж байгаа. За тэгэхээр тэрийг л их анхаарах хэрэгтэй. За зогсох нь халуун хүйтэн гэж бас 2 байх юм байна те. За тэгээд халуунаар зогссон байх юм бол энэ чинь нөгөө нүд мүд дулаах ч юм уу судсан эрчимтэй байх түрүүний нөгөө шээсэн дээр болонгартай хэлэн дээр харалсан өнгөрөлттэй байх гэсэн халуун хүйтнээр ялгаж харж байгаа. Усан ташуур дээд бие толгой тэргүүтний усаар шавших хэрэгтэй. Халуурахаар духан дээр нь хүйтэнжин тавиад байдаг чинь бас зүг байгаа дах шүү дээ. Энэ дээшээ хөөрлөө гэд шилүү үзүү хөшөж хөөрлөө гэд шилүү үзүүн дээр хүйтэнжин тавиад байдаг их буруу ажил хийгээд байгаа шүү дээ. Духан дээр бол яг халуурч байгаа үед халууныг дарах зорилгоор духан дээр бол тавьж бодчих шиг байгаа тийм. Мандал дээр хятадын нэг өмсдөг эрдэнэ малгай галцдаг. Толгойн углаад өмсчөөр сэрүү татаа яваад чинь. Тэр чинь бол дотор халууны урхыг гаргахгүйгээр тийм алхаа өмсөд хэдийн насаараа тэрийг өмснө гэж явах үүтэй тий. Тэрний оронд нэг хануул мануулаад дэвтэйхэн өвчнөө урхыг гаргацсан дээрээс тий. Тэгэд их халуунаар тэлцэн байгаа судсыг тэгж хүчээр хүйтэн нэр авчиж агшаагаад байх чинь бас сайн үйл юм шиг байна. За цагаан замдан хөхний сүйтэй найруулаад хамар тусааж болно гэнэ. Хиний язгуурын 20 өвчин тэгээд тэр одоо мод адил хөсөлт энэ дээр юу яадаг шүү дээ. Хиний гүйх нөхцөвийг
нээхийн тухайд хамрт нь туулга хамрын туулга хийгдсэн байгаа. Тэгтээ чинь нөгөө навцлын дэрэг дугаа нөгөө салтын хөөн ярилцдаг юм биш. Тусдаа найрлагатай цаашаа яг салт руугаа шингээд дотор байгаа өврийг нь татдаг, хатаадаг туулах үйлдэлтэй найрлагаа тэнд орж. Тэр гүзэдэгний навч энэ чинь тэнд орсон зорилго чинь тийм биш үү? Бадганы шарыг энэ хөөж тууж байгаа шүү дээ. За хаврын найрлага эрхийн хуруу, ядам хуруу тэргүүтэн дээр нь төөнүүр хийж. Одоо зогсох өвчний үед аасар өвчний бүлэг дээр гарч байгаа шүү дээ. Тэр бас харах нь шүү дээ. За хүйтнэр зогсох гэдэг. Энэ зогсохтой ижил төвшний одоо ойролцооны шинж тэмдэг яваад байгаа нь хоолой дээр юм тороод байгаа хүмүүс байдаг шүү дээ. Ороогоод байгаа юм шиг болоод тэр юм залихаар цаашаа арилахгүй. Тэгээ зэрэг нөгөө шижид 6 энэ дэр өгөөд одоодонд ижлүүс хичээл зүгээр болчиход байгаа. Стрессийн гаралтай улаан хоолойны агшил гэсэн спазм. За хүйтнэр зогсох юм бол давсны найрлага өгөх чинь архины найрлага өгнө. За бүлээн гурлаар малгай хийж гоод толгойд өмсгөнө. Гэмтлийн бүлгийн заслалтаар гардаг шүү дээ. Васаа гэдэг гурлыг зуурах тухай гардаг шүү дээ. За тэгээд дулаан дээдэн ходоод тэргүүтнийг төөнө. Хүйтнэр юм чинь бүлээн имжлээ зохимжтой, ойлгомжтой тий. За хатгалгаа өвчнөд байршил хамаарахгүйгээр хатгалгаа ярих гэдэг байна тий. Тусан хатгалгаа, нянгийн хатгалгаа, хийн хатгалгаа гэж 3 байна. За энийг бол тусан хатгалгаа, хийн хатгалгаа хоёрыг зүрхэн дээр ярьдаг шүү дээ. Зүрхний шигдээс гэж яриад байдаг тий. За ман өрүүдэг нарийн нутглаа гааруутай нарийн үг. За тэгээд тусан хатгалгаа, бусад хатгалгаанаас ялгаатай нь юу вэ гэхээр судал нь судалны логшилт нь одоо суд дараад үзэхээр авгар хуйлэрсэн байх. Халууных хата төстэй. За шээсний өнгө нь улаан байх нь үнэр ихтэй байх юм. Хатгалгаа нь бол нэг дорой байх. За энэ бол цусан хатгалгаа шүү гэж хэлсэн. За зүрхний шигдээсийг бол цусан хатгалгаагаар дүүцүүлээ ойлгож болж байгаа юм тий. Шууд зүрхний тасаг руу явуулж анги хэлгэж тий. Одоо бол яралтай. За нэнгийн хатгалгаанд бол гүйл буюу нөгөө нэн хорхойг дарах гэдгээр адыг тардаг гэдгээр. За хий хатгалгаанд бол хойгны шүлэнд эмнүүд хийж хагаад уулгачих юм байна. Тан хэлбэрээр уулгаж. За зад сүгмэл библийн гээд нөгөө илтүүсгэх бүлээн чадалтай эмнүүдийг хойгны ясанд нөгөө шимт ясны шүлэнд буцалгаж өгөх гэсэн. Норов долоо хий хатгалгаанд одоо хамгийн ойрхон бидэрт байгаа нь норов долоо л дээ. Ясны шүлэнд буцалгаад өгөх байгаа тийм. За хий хатгалгаа бол судлан логшилт нь хоосон байх. Шээсний тунгалаг тэгээд хатгалгаа нь бол нүүлнэ гэж. За юм байна. За одоо хамгийн их тохиолдоод байгаа нөгөө ханиалга. Дугны найрлагыг өгөөрэй. За бүлээн сүү ямаа юм үнэ байж болно гэж. Ямааны сүүц одоо юугаар орох вэ? Үхрийн сүү байгаад тах шиг байна тий. За үхрийн сүү тэгж өгөх юм байна. За дугны найрлагууд өгöd. За ер нь бол литр 7 өглөө өдөр ороо өгөх. Эсвэл одоо нөгөө гүмбрэм мэр хоолой утгах гэдэг гүмбрэм 7 өгөх юм уу? Ханиалганд бол хий ханиалганд ялангуяа сайн юм тангууд одоо хэрэглээнд гарсан байгаад байгаа хта. Ер нь бол аль болохоор хий ханиалганд эвнүүдийг нь сүйтэй өгөөрэй гэсэн санаа байна. За тэр хохирохгүй байвал даруутай байна штэ. За нөгөө даруутай өгөхөөр чинь тэр хохироод ирнэ. Бага насны хүүхдэд тэр хохироод ирэхээр
цэрэндээ бүглэрчих гээд нөгөө цэр мэрээ гаргаж чадахгүй эрсдэлүүд байгаа. Тэрийг эмээ өгөхдөө хүмүүстэй гэсэн анхааруулах хэрэгтэй. За суулгах нь халуун үтэн 2 янз байна. Тэчээ толгойн найрлага хүйсэн дээр төөнөх энэ дэр гээд үндсэн нөгөө найрлагуудаа уу явчихна. За бүүчих нь бас халуун үтэн 2 байна. Цустай байх юм бол жижиг тэргүүтэн нөгөө цус тогтоох юмнуудыг өгчихнэ. Шар их байх юм бол цагаан бутааны шүүс өгчих нь шүү дээ. Дан усанд часан цагаан будаа чинь судлын үд нэн гэдэг бас тийм. Одоо туулга имчилгээний дараа усыг таслах зорилготой, туулгыг таслах зорилготой цагаан будааны шүүс өгöd байгаа л да. За усан юм уу замбаагаар бүүлжнэ гэдэг нь эцсийн эдийн шингэхгүй бүүлжиж явах юм бол энийг хүйтэн гэж үзэх нь хүйтээр бүүлжлээ гэж үзэх юм тийм. За тэгэх юм бол аюулхайн бэлчиртэн төөнөөрөө сэмрүүгийн найрлагууд өгөөрэй гэсэн үг тийм. За хи огөөдөвэл борив тавны нөгөө шинтэй ясны тан өгөнгүүтэй 6 дугаар үсэг төвчээрэй гэсэн. За шээ саагцсанд найрлага өгөх юм бэ. За шош шар модны хал жаттай. За энэ жацаагээ давсч нь шээ саагцсныг нэвтэлдэг найрлага байгаа ш. Тэгэхээр одоо та тангуудынхаа жорыг харж агаад шээс гарахгүй үлдээд байгаа шээс дөлүүлтэйгээд байгаа ядангуяа нэг 50-аас дээш насны эрэгтэй хүний түрүү цархаа асуудал үүссэн энэ дэр байгаа тохиолдолд бол энэ жат давстай тангуудыг сонгож өгөх хэрэгтэй болж байна гэсэн. За тэгээд хөлийн судсыг ханах юм байна. Сэцаа дэгсрэн энэ дэгсрэн жац орсон найрлага билег байж байгаа шүү дээ. За ийм зүйл байх юм байна. За шээс нь цустай гарсан бол барагшин гүргэм домт гэдэг нөгөө тогтоох юмнуудыг юм байна. Та нөгөө бүрний ийм дасгны тангууд нь бол явж илээ шүү дээ. Тэгэхээр тэн дээр эдрийг их сайн бодож өгөх хэрэгтэй болно. За жиншүү лонзоо гэдэг доод хөлийн судснуудаас тохиромжтойгоор хандчих юм. За өтгөн хатаад хоргол болоод байвал чин гарч марахгүй баларчихтай юм шүү дээ. Одоо энэ нөгөө манай зүүнний эмчнэр бол өтгөн хаталтын зүү тавьчихаар хурдан зүг нь юу өтгөнийг гаргах чаддаг шүү дээ. За тэгсэн чинь өтгөн хатаад байвал дотроос нь 10 чүнүнгээд туулах хүлэлтэд найрлага өгчөнгүүтэй нэр ухаагаар угтуулчих юм. Тэгэхээр өтгөн хатагдгүй хүнд ер нь бол хөвлий зөөлөх нөгөө нэг наасал тан гэдэг чинь наасал тогтон гэдэг туулгын өмнө өгдөг хөвлийний чиргийг тэнцдэг тэр танг өгч бас болж байгаа юм. Тэгээд нэр ухаа хийгээд дан нэр ухаа хийгээд байхгүйгээр бас дотроос нь хөвлий зөөлөх туулгах үйлдэлтэй юмнуудаа бас хийж явах хэрэгтэй байна шүү дээ. Одоо гэдэс суугаан бүдүүн гэж шулуун гэж цэвэрлэгээ гэсэн бүр аппарат дээр ороод ирсэн л байгаад байгаа. Нэг юмн дээр аюу том андуураад байгаа шүү дээ. Өтгөн хаталтын цай угаад ч юм уу гэд зүгээр болчихно гэд эсвэл тэр бүдүүн гэж мэдсэн угаагаа зүгээр болчихно гэд их том андуураад байгаа. Тэгэхгүй зүүнсэн нөгөө 3 галын илчээрээ 7 тамир боловсрох тухай тунгалаг зүүн ялгарч байх тухай яриад байгаа шүү дээ. Тэрийг нь суурьаар нь засаагүй байж үж одоо өтгөн хаталтай найрлах гэж үгээд байвал байх шүү дээ. За хөлөс татгаар бие илт гадагшлах гэдэг ойлголтууд дээр. За дал лүгмэг гэдэг хонь нүдэнд гэдэг энэ 7 сар дураадаг нэг зүг байдаг тийм. За ийм тан өгөх юм байна. Гажаа буюу цагаан мандуурын танд ордог. Архтай найруулах байдлаар өгчих юм байна тийм. За биеийн гадна талаас нь тас нь одоо барай
Тас түрэх гэсэн байна. За ганц нэг ургамлуудаас холж болох юм байна те. За биелж алдагдсан бол усаар ташуурт буюу одоо энэ жакуз гэдэг нэг дотор нь ороод хэвтгээр талтаасаас ус шүрпээд байгаа нэг байгаа шүү дээ. Тэрийг хэлж болно. Эсвэл цээжин одоо ингээд нөгөө дээрээс нь шангаар ус хийгээд суулгаж байгаа дээрээс нь цээжээр нь ус хийгээд усаа шавшаад гараар алгадаад цээжийн нурууг алгадаад байгаа. Ингээд усаар шавьчихуулж байгаа. Усаар ташуурдна гэсэн ойлголттой шүү дээ. За биеийн гаднаас сомоорн зэргүүднийг түрхээр гэсэн юм те. За халууны төгсгөлд хөл гар доглох, хөшөх. За тэгээд нөгөө ам, нүүр, нүд хаяа гэдэг чинь хийний язгуур 20 өвчин дээр гардаг шүү дээ. Ам мөрийнх гэдэг. Би нэг тал руугаа мөрийж байгаа. Тэр өөрчлөлтүүдийг хэлж байгаа тийм. За энэ бол соцсон туулга хийгээд төвтөлийг арчаанд оруулаарай гэж байна тийм. 5 арчаанд оруулаарай гэж. За чинга чихэга гэдэг тийм. Мундас зэргүүднийг бол тангаар ялгаад аль өөрийн соцоос ханцхан болтгоно гэсэн. За мэдээж тэгээд үе мөч байвал үе мөчний өвчин байвал нөгөө шар усыг хамгийн түрүүнд бодсон шүү дээ. Тэгэхээр эн чинь ил нана шар ус гэдэг ойлголт ерөөсөө хэлээгүй. Нянгийн тухай ойлголтыг ерөөсөө хэлээгүй байгаа шүү дээ. Дэлгэрүүлж үзье гэвэл Балантын бүлгийг унших хэрэгтэй болно тийм. Халдвар талууны хамгийн ихний англи хэлцэнд балнад байгаа шүү дээ. Балнад гэгэнгүүт одоо энэ халдвар төвчний нөгөө балнадын орчин үеийн Европ ангиллын балнадтай үж нэрээр нь эндүүрээд буруу яриад байгаа. Халдвар төвчний хамгийн ихний англи хэлцэнд балнад гэдэг өрчин шүү дээ. Тэгээд тэр дотор чинь нэг англи нь бол одоо бидний яриад байгаа том болж байгаа байхгүй. За миний бэлдсэн слайд ингээд болж байна. За асуулт байгуулаа гэж. Усан ташуур хүйтэн шүү. Халуун өвчнийг усаар шавших гэдэг юм аа. За болж байна шүү. Байгаа дагаараа асуулт. Зогсох өвчний хуудсыг. За би буцаад слайд нэг ит. Зогсуулах. Слайд нэчлээ. Удсан хөлс дадгаарсан гэж байна. Хуучирсан халууны ерөөсөө эндүүрлгүй шинжин хөлрөгчтэй. Танчин 10 гэдэг танг өгч болно. Тэгээд гаднаас нь дотроос нь ирж үүсгээд хуучирсан халууныг эмчлэх тарчмаар тэр хуучирсан халууныг эмчлэх хэрэгтэй байна. Хөлс дадгаарах гэж нэрлэдэг байгаа. Хөлрөлттэй тий. Хөлрөлт тэгэл тасралтгүй энэ халууралт энэ дэр жил мэл явна шүү дээ эмчилгээнд. Тэгэд энийг нөгөө хүмүүстэй цаа ойлгуулад эхлээд би таны энийг эмчилэн дараа нь энийг эмчилнэ гэдэг. Тэр өвчин шондгийн байна, хуучирдгийн байна гэдэг ойлголтоо нөгөө хэрэглэгчээ өөрийнхөө хийх гэж байгаа эмчилгээнд их сайн зөв ойлголтыг нөгөөч явах юм бол тууштай нөгөө явна гэсэн үгтэй эмчилгээндээ нөгөө хүмүүс маань тэгвэл 10 хоногийн юм уу идэгчин юм шиг найдаад буруу бодож яваад байдаг хүмүүс бас байна шүү дээ.